Vasudevaya. Om Namo Bhagavate 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 Vasudevaya. Havayı kılıçta. Havayı aranız var. 자, 답답하게 아ranız 거십니까? Jnanina totat ajnana yasham nashtim atmana tesham advetya vajvajanam parakshayati tatparam. Inanyena мэдлэгээр туу ихтэй тат энэхүү агяна анхуулал ишам хиний Нашти там устгдаг атманах амьдарчлыг тийшам тэдний адитя ват мандаж байгаа нар мэд генанам мэдлэг паракшаяати биегүүлдэг тат парам Кришнагийн ухамсар. Гэхдээ хүн мөнхийн харанхуй өдөн хог эрдэм мэдлийг хүртэн гэхээснээрээ өдрийн цагт нар бүхний гэвүүлэн эрдүүлэхтэй адил бүх зүйл түнд нээгдэгэ. Даадвар Кришнаг марцсан хэм бүхэн төөрөлд ордон хэвцээгүй хэрэгэ. Харин Кришнагийн хувцад орших хүн өчигөн үдэж бодож самурдгүй. Бхагавад-гита Саравам Гьянана Плавина Гьяна Агни Сарва Кармани болон Нахи Жанана Садаршин гэж өгүүлдэг. Мэдлэг бол үнж баршгүй юм хэмээн үргэлж эрхлэн дэвтэгдэг. Мэдлэг гэж жоохон юу хэлнэ вэ? 7-р бүлгийн 19 дугаар бүлэгт тайлбарсанчлан амьд орчлон Кришнад өөрийгөө даатгсан цагт төгс төгөлдөр мэдлийг үрчих болно. Бахунан жанманам антье гянанамам мам парпандатье гэж олон төрөлд үхэлтийн дараагаар хүн төгс төгөлдөр мэдлэг дүндсэн тулгуурж Кришнад өөрийгөө даатгах буюу Кришнагийн хувцад хүрэхэд нар өдрийн цагт бүхнийг гээгүүлэн гэрэлтүүлэн адил бүх зүйл түн таалагдсан нэгдгээ. Амьд орчин янз янзын хэлбэрээс самуурал төрөлд ордгоо. Жишээлбэл тэр өөрийгөө бурхан хэмээн ямар ч нэрлэж зовх хүмүүр өрөмжлөн зарж байхаас мухын харахгүй сүүлчээ өрхөнд орж байгаа хэрэг. Амьд орчин бурхан юм бол тэр яагаад мухын харахгүй төөрөлдөн бодолж байгаа юм бэ? Бурхан харанхуй мухаас болж төөрөлдөн гэж юу? Хэрвээ тэгж үзвэл харанхуй мухуу буюу түр шулман бурханаас илүү дээш байна гэсэн үг болно. Жинхэнэ мэдлэгийг зөвхөн Кришнагийн төгс төгөлдөр ухамсар байх хүнээс бүрдэж болно. Кришнагийн ухамсар нь шөний түнэр харах үг сарниулан гээгүүлж нар лугаа мөнхийн харах өдөн хөөд алгадаг нь эргэлзээгүй учраас Бурханы намын юм жинхэнэ багшийг олж түүний өдрөнд ор Кришнагийн ухамсар гэж юу болохыг сууж ойлгох хэрэгтэй. Хүн өөрөө энэ бие махбод харин түүнд трансцендентал байр суурьтай байдаг гэдэг бүрнээ таньж мэддэг болсон байсан ч тэр дээд сүнсийг дээд сүнсээс ялгаж чадна гэсэн үг биш ээ.
Гэхдээ тэр Кришнаг ухамсарлан төгс төгөлдөр Бурхны намын багшаас өмнө түвш авал дэвэлийг ирэх чамайх хаваас бүхнийг зөв болгож мэдэж чаднаа. Бурхныг болон түнд олгогдсон өөрийн холбоо харьцаг хүн зөвхөн түүний эсгэлэнтэй очиж байж таньж мэдчих болно. Бурхны элч нь өөрийгөө Бурханд шийдэж шийддэг. Гэхдээ тэр Бурхны тухай мэдлэгийг агуулсан байх бол түнд Бурхандаа үзүүлж байгаа адил хүндэтгэл бишрэлийг үзүүлж явах ёстой. Бурхан болон анд орчлын хоорондын ялгаж хүн юунд өөрчлөлтийг ойлгож сурах хэрэгтэй. Бхагавад-гитагийн 2 дугаар бүлгийн 2:12 жишээг ирсэн. Анд орчлууд бүр бие даасан байдалтай байдаг бөгөөд Бурхан ч өөрөө бие даасан байдаг. Бүх анд орчлууд өнгөрсөн цаг үеч одоо цаг үеч энэ байдлаа хадгалж байдаг бөгөөд ирээдүйд энэхүү бие даасан байдлаа мөн хадгалсаар байх болно. Тэр бүгд ангижид осны дараагаас бие даасан байдлаа өршөлтөн хадгалсаар байх болно. Шөнийн анхуд бүх зүйлс нэг юм шиг харагддаг боловч өдөр нарны гэрэл бүгд өөр өөрийн жинхэнэ байдлаараа харагддаг. Анд орчнод Бурхандаг ахуудаа бие даасан байдлаа хадгалан байгаа гэдгийг ойлгох нь жинхэнэ үнэн мэддэг болоо. Амагьяна тэмрэнд саажанан жана шарикая шорнэдэйн тасман шри пранамаха Shri Chaitanya Manabhishtam Stihayana Bhutavim Smarupam Kadamahyan Dadati Svapanditikam Vandiyam Shri Guru Shri Yuta Padakamalam Shri Guru Vaishnavischa Shri Rokpa Saharajatam Sahagana Raghunatha Tam Sajivan Satvata Savatam Bhajina Savita Krishna Chaitanya Dev Shri Radha Krishna Pada Sahagana Lalita Shri Vishkamasvitamischa Hey Krishna Karuna Sindhu Hey Krishna Karuna Sindhu Din Abanka Jivat Patil Krishna Kapina Kanda Radha Kanda Namastute Tapta Krishna Gaura Gira Govinda Nishwari Shampanu Sadidevi Punamani Haripriya Vacha Kalpa Dropacha Kripa Sindhu Vacha Titanam Brahmipya Vaishnavya Namanamaha Jai Shri Krishna Chaitanya Prabhu Nityananda Shadvaita Ekatara Shiva Suti Gaura Bhaktavinda Hare Krishna 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 Hare 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 Rama 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 Hare Hare. 자, ямар өчтөж үлэг болоо санаж байгаа юм байна уу? 5:14 хүртэл ямар утгатай байлаа? За хэлээ. Санаж гин үү? Тийм үү? Санаж гин үү? Ой төгсгөлд нь орж ирсэн. Маань мандж байгаа юм. Хүн харанхуй үлдэн хог хэдэн мэдлийг гүтэн гэгэрснээр өдрийн цагт нар бүхнийг гэвүүлэн гэрэлтэй бүх зүйл түнд нэгтгэе. За та бүхэнд нэгтгэсэн үү тийм ээ? Нэгтгэсэн тийм ээ? Яг нэгдэг үү тийм ээ? Тийм. Олон жил гэж нэг усаа явчихсан тийм ээ? За одоо цэнхэр ном уншия. Шүтээний өмнө бүжиглэхгүй өрнө. Шүтээний өмнө бүжиглэх нь ямар чухал болох таараа Даварака Махатмад бурхан гэж нэн айлгаа. Миний өмнө бүжиглэн байхдаа баяр хөөрт умбан байх, баяр хөөртэй байх хэрэгтэй шүү. Түүнээс үл ингээд гуны тогтсон юм шиг ингээд байж болохгүй шүү тийм ээ. Хийгээ чин бишрлийн гүн экстаз давтан байхын зэрэгцээ экстазын янз бүрийн шин чанаруудыг бие махбод дээр илрүү тодруулж байгаа хүн олон мянган жилийн туршид хураасан нүглүүдийнхэн бүх үе дагаврыг үнс нуран нутал шатаадаг. Мөн тэр номонд Нарадагийн ийм үг байдаг. Шүтээний өмнө экстазын янз бүрийн шинж тэмдгүүдийг илрүүж тодруулж бүжиглэх хийгээд алгаан дашж байгаа хүний биеэс түүний нүглийн бүх шууд нисэн гарч оддгоо. Алгаа дашнаар бүхэл бүтэн сөрөг шувууг агаар төхөргөн нисгэж болдог. Яг үүнд дугаа адил бие махбодон дээр сууж байгаа нүглийнхаа бүх шувуудыг бид Кришнагийн мууртны өмнө алгаан дашин бүжиглснээр нисгэн хол хүн явуулчих болно. Тэгээ алга даших тийм өчртэй байх ш тийм ээ. Нүглээ ингээ гүйж байна гэсэн. За дараагийн зарчим. Шүтээнд бишил хүндэлээ илэрхийлэн мөргөх. Шүтээнд бишил хүндэлээ илэрхийлэн түүний өмнө мөрөх талаар Нарадия Пурана дараах зүйлийг өгүүлдэг. Зан үлийн агуу том дахлага үүдэн өргөж байгаа хүнийг Бурхны өмнө мэхийн түн зүгээр л хүндэлээ илэрхийлж байгаа хүнтэй нэг төвшөнд тавьж болохгүй гэж. Аль нь илүү байх нь? Олон агуу том дахлага өгүүлийг үүдэж байгаа хүн буян туулуудынхаа үрийг хүртдэг. Гэхдээ тэр нь үр нь барагдсан тусаад тэрэ дэлхий дээр дахин төрөх ёстой болно. Харин сүм залсан мууртны өмнө мэхийн мөргөж Бурханд бишил хүндлээ нэгж удаа гэсэн илэрхийлсэн хүн
Кришнагийн залрах оронд шууд одсноор энэхүү ертөнцид дахин буцаж ирдэггүй. Гоё юм уу гоо. Энийг тэгээ худлаа хийж ингэж таныг бодож юм уу? Яагаад итгэхгүй байна? Шүтээнийг угтаж авахаар босох. Брахмананда Пуранад ийм үгс байдаг. Бурхны их тэрэгний баяр Радха яатраг үдэж байгаа болон Бурхан мэдлэгээр босч байгаа хүн нүглийнхээ бүхөр дуугардаас ариусдаа. За дараагийн зарчим. Шүтээнийг дагаж баясах үйл явцад оролцохоо. Үүнтэй төстэй тэрхэл Бавишэ Пуранд байдаг. Радха яатраа их тэрэгний ёслыг дагаж баясах үйл явцад нэгдэн явж байгаа хүний замыг шүтээнүүд түүний өмнөр эсвэл хаагуур нь хөндлөн гарч байгаас тухайн тэр хүн доод гаралтай байсан ч Бурхан Вишнугийн баялагтай адилхан зөв баялагтай болдог гэдэг нь эргэлзээгүй. Та Вишнугийн сүм эсвэл эргэл мөрлийн ариун дагшин газар очих гинэ. Эрендавана, Матхура, Даварака шиг тийм ариун дагшин газар орнуудаар эргэл мөрлөхөөр аялахыг эрмэлзэн байгаа хүмүүсийг алдавшуул бол үнэхээр цохилтой. Энэхүү аялал нь материалын оршихуйн цөлийг гэтлэн дуулах боломжийг түүнд өгдөг гэж Пуранад өгүүлдэг. Бурхан Кришнагийн сүмд очих нь ямар их ач тустай айц дүүрэн байдаг тухай Хари Бхакта Судхай Даяд өгүүлдэг. Бид тэр тайлбарчилсан заншил ёсоор бол чин бишгэлтэнгүүд Вриндавана, Матхура болон Даварка зэрэг тийм ариун дагшин газрууд очих орнууд орших янз бүрийн сүмүүд очихыг эрмэлздэг. Хари Бхакти Судха Даяд ийхүү өгүүлдэг. Кришнагийн ухамсарын цэвэр ариун чин бишгэл үзүүлэлтэд хөтлөгдөн сүм залсан Кришнагийн мууртыг харахаар явж байгаа хүмүүс эхийн хөвлийн хорионд дахин орох зайлшгүй байдлаас салан ангижирдэх нь лавтай. Бодлолд нөхцөлсөн сүнс нь төрөлтийн үйл явцдаа эхийн хөвлийн дотор эдсдүүл байсан зовлон зүтгэрийнхаа талаар мартдаг. Гэхдээ энэ түүний хувьд маш аимшигтай хийгээ зовёртой түүх болж үлддэг. Ийм байдалд дахин орохгүй тул чин бишрэл дүүрэн ухамсартайгаа Вишнугийн сүмд очих хэрэгтэй. Тэгж байгаа зүйл материал ертөнцтэй төрөхтэй холбогдсон зовлон шаналаас хялбархан салж ангижрах болно. Өнөөдөр гоё юм бичсэн биш үү? Тэгээ энэ сүм дээр ирж байгаа ч гэсэн юм шүү дээ, тийм ээ? Мөн үстэй тийм ээ? За тэгээ дараа нь 119 дэх үсэлтэй уншиё. За өөр асуух зүйл байна уу? Шримад Бхагавад-гита ки, Шрила Прабхупад ки. Гол пранаманди. Отос камер тавьчих юм бэ? Яарахад аюу хэцүү юм байна.